Улсын их хурлын даргын 76 дугаар захирамжаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байна. Скутер сурооны хувьд өнөөдөр одоо дэлхийн чиг хандлага, улс орнуудын жишгээр Монголын одоо залуучууд, тэр дундаа хүүхэд багчууд 10-аас 19 насны залуус бол энэ тээврийн хэрэгслийг маш их сонирхож энэ хэрэглээ бол өдөр тутам нэмэгдэж байгаа. Тэм учраас энэ тээврийн хэрэгслийг хориглох, тийм ээ, хаах, боох тийм талаас нь биш, ер нь хууль эрх зүйн зохицуулалт, эрх зүйн орчныг яаж боловсронгуй болгох вэ гэдэг энэ асуудал дээр л энэ хуулийн төслийг чиглүүлж ажилласан. Энэ хуулиар насны одоо хязгаарыг тогтоож өгсөн. Жишээ нь одоо скутерийг бол 16 наснд хүрсэн иргэд унаж хэрэглэн, за сурооныг бол 18 наснд хүрсэн иргэд зорчно гэсэн ийм заалтыг оруулж өгсөн байгаа. Мөн одоо сурон скутерийн зам талбайны асуудал, за тэгээд бас тусгай зогсоолуудын асуудлыг бас оруулж өгсөн байгаа. Сурон скутерийг унж хэрэглэж байгаа зорчигчийн эрх үүрэг, хариуцлагыг бас оруулж өгсөн. За тэгээд цаашлбал нийтийн хэрэглээний үйлчлэгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын эрх үүрэг, түүнийг дагсан хариуцлага, энд одоо зөвшөөрлийн асуудал, энэ бүх асуудлуудыг бол энэ хуулиар зохицуулж өгсөн байна. Засгийн газарт санал авахар хүргүүлсэн. Одоо засгийн газрын ирүүлсэн саналыг хүлээж аваад улсын их хурлд хуулийн төслөө удахгүй өргөн барина.